За мөрөнчүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Манай аймаг сумын ерөнхий төлөөлөгчдийн худалд дотор байгаа сонгогдсон хүлээн төлөөлөгч нар өрхийн үйлдвэрлэгч Эрдэнэ цэцэг эхчэндээ хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр манай Эрдэнэ цэцэг эхч бол өрхийн үйлдвэрлэгч. За өрхөөр одоо хувьдаа хуваараа торт хийдэг юм байгаа. За аймгийн засаг даргын бүтээлч хөсгөлчүүд үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2025 оныг амьдрах орчноо сайжруулах өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор энэ онд бол одоо Эрдэнэ цэцэг эхчид үйлдвэрийн тоног төхөөрөмж гартуулаа өгж бид нар хамтран ажиллаж байгаа. За тэгээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Үйлдвэрлэл амжилттай явагдаж байна. Амжилттай явагдаж байна. Энэ оны 9 сард пишин нөгөө бялууга яадаг пишин авсан. Тэгээд амьдрал яг бид нар яг тухайн үед шинэ юм авч чадахгүй учраас миний хувьд бол айгүй их дим болсон. Бялууга хийгээд энэ нэг цөөхөн яг ойр тойрныхоо ойрхон сумдуудад өгдөг. Их уул тариалан аршаант хатгал тэгээд булганы хотог өндөрт авчиж өгдөг. Аюулгүй байдлаа бодоод нөгөө цөөхөн юм хийдэг учраас яг сумд тэгж авчиж өгөх зорддог. Тэгээд хараа нөгөө нэг хүмүүс нь ч их дуртай ингээл одоо хүнээр явуулчихаар сэтгэл зовоол тийм болохоор өөртөө авчиж өгнө. За сая 9 сард авсан тоног төхөөрөмжөөс өмнө бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэр байв? Тэрнээс хойшоо яаж сайжирсан? Тэрнээс хойшоо энэ гарах тоон гэсэн бялуу унах гэсэн нэг асуудал байдаг байхгүй. Тийм болохоор нөгөө шиний болохоор ерөөсөө тийм асуудал байхгүй. Бүр хүчин чадал нь бас нэлээд нэмэгдсэн. Одоо би нэг удаа явахдаа сум руу нэг явахдаа нэг 15-аас 20 бялуу авч явна. Тэгээд сумдуудтай ингээл 5-10 юугаар яаж өгөөл тэгээд нэг 7 хоногт нэг 2 удаа явдаг. Нэг удаадаа эндээс 8 торт гарна. Хугацаа нь 30-аас 40 минут. Та ер нь бол одоогийн байдлаар ганц тортол дагнж хийж байна уу? Тий, тортоо хийгээл торт нь ингээл олон төр зүсмэл хийгээл торт ингээд хэмжээ нь олон янзтай тэгэл шоколадтай энэ төр гэдэг янз 2-3 төрлийн бялуу. За өдөрт бол яг нөгөө эд ачаал шинэ жилийн үеэр их ачаал болно. Шинэ жилийн үеэр бол өдөрт бол нэлээд сайн. Тий. Өөрөөсөө хүний хүсснээр одоо ийм хүмүүс иймэр ингэмээр хийлмээр нэг яг хүний хүссэн хэмжээ загвараар хийж тэгээд бүр яавал гэрт нь хөргөж өгч үйлчлдэг байгаа.